гэж манай эмч мэргэжилтэн ард сургалт явуулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн хүмүүст маань бас энэ тоног төхөөрөмжийг хэрхэн засвар үйлчлэг хийх үеийн тал дээр бас сургалт явуулсан учраас маш үр дүнтэй ажиллаж байгаа. Тийм ээ. Ялангуяа Эрдэнэ төвний амийг аврахаар эрүүл энхийн мананд тангараг өргөн зогсож байгаа манай эмч мэргэжилтнүүд хэдий ч нэ мэдлэг чадвартай байна. Төдий ч нэгээр ард иргэдийн аюул төвчнөөс ангижруулах боломж бүрдэнэ. Тэргүүн хатагтай бол ингэж яриад байдгүй. Тэгтэл буйнаа ингэж хийгээл яваал гэдэг. Тэгэхээр энийг хүлээж авж байгаа Монголын ард түмэн бол талархж байгаа л гэж би бодож байна. Үүний энэ ярьцлагыг өгж байгаа ялдамд бол тэргүүн хатагтайд болон мөн энэ ихтгэл Хавдраггүй Монгол үндэсний сангийн удирдал зөвлөлийн гишүүд гэж байгаа. Мөн энэ итгэл санд бас тодорхой хэмжээний мөнгө төгрөг болон сэтгэл санааны дэмжлэг тусламж үзүүлж байгаа. Энэ хөнгөвчлөг тусламж үзүүлэхээр энэ зов шаналж байгаа хүмүүсийг одоо итгэлээ, сэтгэлээ мөнгө төгрөгөө хандуулж байгаа энэ хүмүүст та бүхэн үнэхээр их буян хийж байгаа. Тийм болохоор та бүхэнд бид нар чин сэтгэлээсээ талархаж байна. Монголын ард түмэн ярьдаг амьдтай бие хайрлж, дэмж тусалж явах ёстой. Тэгээ ялангуяа хүнийг өвдөж зовсон үед нь одоо итгэл үзүүлэх, итгэл өгөх, урам хайрлах, урам зориг оруулах бол туйлын чухал байдаг. Тэгээд энэ сангийн нэр нь хүртэл итгэл. Эрдэм боловсралтай эрүүл чирэг иргэнийг бий болгож хэмээн бид эрүүл нийгмийг бүтээх учиртай. Тийм ч учраас итгэл Хавдраггүй Монгол үндэсний сангийнхан хавдар өвчний тохиолдлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарч ажиллаж байгаа нь тэдний ажил үйлсээс илхэн байлаа. Ийхүү Монгол улсын тэргүүн хатагтай болормаагаар удирдуулсан итгэл сангийн хамт олонны санаачлагын хүрээнд өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч амь амьдралаа үргэлжлүүлсээр явна. Хүмүүс бид өөрсдөө нийгмийн бүтээгдэхүүн. Бид нийгмээ эрүүл саруул байлгахын тулд өөрсдөөс эхлэх ёстой. Энэ нь бид эрүүл мэндэд анхаарч, эрүүл аж төрөх ёсонд суралцаж, бие биеэ хайрлж, бие биендээ сэтгэл бэлэглэж, урам зоригтой амьдрах ёстой. Ийм учраас хүмүүсээ одоо урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамарч өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарч байгаасай гэж хүсэж байна. Монгол улсын тэргүүн хатагтай тийм ээ энэ асуудалд анхаарлаа хандуулж энэ чиглэлээр ажиллана гэдэг бол бусад гадаадд ч гэсэн энэ одоо чиглэлийн одоо Монгол руу орох тэр одоо тусламж нэмжлэгийг хүртэл бий болгоход үнэтэй хөрөнгө оруулсан. Би зөвхөн ганц удаагийн туршлагаар яваад ингээд ийм их юм хийж чадж байгаа юм чи Монголын ард түмний сэтгэл зүрх бол ямар их агуу илээ те. Тэгэхээр зэрэг өшөө хэл өргөжчих байх л гэж бодож байна. Тэгэхээр энэ итгэл гэдэг үгний ард бол маш том юм явагдаж байгаа юм л да. Энэ бол энэ салбар энэ эмчилгээний хэсэг хөгжөхөд мэргэжилтингээ бэлтгэхэд маш том алхам болсон. Итгэл Хавдраггүй Монгол үндэсний сангийн хамт олондоо эрүүл мэндийн салбарын чадварыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь одоо баярлж талархаж байгаагаа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олонны нэрийн өмнөөс болоо хувьяасаа илэрхийлье. Өвдсөн нэгнийг амьдруулахын төлөө хэн нэгэнд итгэл сэтгэлээ зориулж, зүрхэн цохилуулж байгааг харах, сонсох хамгаас сайхан. Итгэл сангийн ажил үйлсийг бид сурвалжилж явахдаа Монголын ирээдүй эрүүл байх итгэл найдварын очийг олж харлаа. Эрхэм баян эрүүл мэнд гэдэг. Эд баялаг хөрөнгө мөнгнөөс ч илүү үнцэнтэй эрүүл мэндийн хайрлан хамгаалцгаая.